10 дугаар өрөө үзүүлж байна. Завхан аймгийн нэгэн сумын төвийн холбоотчин Оюума гэдэг хүүхний гэр бүл тохиолдсон энэ явдлын тухай нутгийнх нь өдгөөж шивэр авир хийдэг байна. Оюума ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан бөгөөд ээхэн түүнийг нүдний зүцгийн мэд бөөцөөлөн оровч гарвч хамт явдаг байжээ. Газар дээрх ганц охин нь болохоор энхүү ам тавьдаг байсан нь ойлгомжтой. Гэвч үүний цаана маш нарийн учир байсныг тэр бүр хүн мэддэггүй байж. Оюумагийн ээж Нансал хүнтэй суугаад 5 жил болсны эцэст дараалан 3 хүү төрүүлсэн чи хүүхдүүд нь ой хөрөх үедээ гэнт өнгөрчихдөг байжээ. Тиймээс Нансал ихэд сэтгэлээр унан жилгэртээ эмнэлэг сагсны эцэст нөхөр нь алс зүү хязгаарын аймаг торнод руу авч явжээ. Энэ нь ч учиртай байсан бол д. Юу гэвэл Нанслын нөхрийн тал их харамж хахир болсон байж. Тиймээс 20 жилийн өмнө Нанслын нөхрийг жаахан хүүхэд байхад гэрт нь орж ирсэн нэгэн даянж ламыг аягны амсар цуулгалгүй хөөж нөгөө лам ихэд уурсан гомдож байсан юм санж. Үүнийг мэдих нутгийн настайчууд Нанслын нөхөрт "Танайд хүүхэд тогтохгүй байгаа их учиртай шүү. Танай удмынхан харамж нарийнараа алдардаг чи өөрөө ч мэднэ. 20 жилийн өмнө чихтэйхэн хүүтэн өдөр нэг даянч лам танай хотон дэрж яг танай гэрт ороход аав чинь энэ тентгийн хэрмэл тэнмэл ламд өг хоол цай байхгүй өөр айлдаж гэд хөөгөөд гаргасан юм гэдэг. Энэ үгэнд гомдож шарлагсан ламтан танайхан 3 үедээ намайг санаж явуулно. Хараарай гэж хэлээд хаалга саван гарсан гэдэг. Хэмээн ярьсан юм санж. Үүнийг сонссон Нанслын нөхөр итгэж сүйд болоогүй ч юмыг яаж мэдэх үгүй хүүднээс ээжээсээ том асуувал ээж нь эхлээд "Нас дээр гарч мөнгө нь улсан би яаж мэдэх вдэ" гээд алгаахгүй байсан боловч хэд хоногийн дараа хүүгээ дуудан "Нэг тийм юм болох нь болсон шүү. Ээж нь энэ тухай санахыг хүсдэгчгүй юм. Гэвч нэгэнт үүлийн үрийг яах вүлээ. Тэр лам өөрөө их хэгж хүн байсан юм. Дуугүй хүн орж ирээд ч гарахгүй манайхыг харамж хахираар нь дуудаж аавын чин дургу хүргэсэн юм. Тэр ламын зүүн хазар дээр том хар мэнг байсныг би сайн харж билээ. Лам манайхаас явсан орой нар жаргахын алдтай гэрийн тоон дээгүүр том хар шивөө эргэлдэж байгаад гэр дээр нэг юм онгочих шиг болсон. Аав бид хоёр чинь гараад хартал гэр дээр нялх хүүхдийн тайны жижигхэн битүү уснаас олсон арзаасан муухай амтан тэжигний хэвдэж байх шиг үзэгдсэн. Би хөлтлээ айж айл амтныхаа хүмүүсийг дуудаад бөө юм болсон. Гэтэл хүмүүс ирээд үзэхэд нөгөө амтан зүгээр л даавнд боосон сүрэл олчихсон. Гэхдээ тэр зүйлийг аав чинь Лосол гэдэг ламын хамт болж далд оруулсан да. Бас энэ явдлаас хойш төдийл удалгүй дөнгөж ойнтой хурж байсан чиний дүү тоон руу харж орилж байгаад л шилэн татаад тэр чигээр явчихсан юм шүү дээ. Гэд хингэнтэл уйлсан аж. Учир явдлыг нэгэнгүү мэдсэн Нанслын нөхөр ном гүрэм хийдэг гэх ганц 2 хүнтэй уулзсан боловч заадуул нь олигтой мэдэхгүй шинжтэй байж. Тиймээс эрд сурсаар дорндын бөөгийн сурыг гаргасан тэр байжээ. Нансал нөхрийн хамт хэдэн өдөр эрд сурж явсны эцэст бөөгийн дожиж үзүүлэн арга засал хийж өгөөч гэж гуйхад "Танад нүрэлсэн энэ их хараалыг би буцааж чадахгүй. Яаж ийгээд хүний аим аваад л байна. Харин танад өр хүүхэд тогтоох талаас арга засал хий. Танад шинэ хүн ирснээ дараа та хоёрын хэн нэг нь үхэж таарахгүй. Үүнийг лав би засч дийлэхгүй. Хатуу тарны номд нэвтэрсэн ламын хүчтэй хараалыг дайн дээрхийн ганц нэг буу хариулж магадгүй" гэсэн аж. Түүнээс хойш 1 жил өнгөрөхөд Оюума төрсөн юм санж. Гэвч Нанслын нөхөр охины 3 ой хүрсэн жил наадам тараад айл хийсэн архитэж яваад мориндоо чирэгдэж өгсөн гэдэг. Тэр цагаас хойш хөөрхийн Нансал авга ганц охиноо алдчихгүй хэмээн хавийн амтныг хардаж сэрдэж явдаг болсон юм санж. Ээжийнхээ энэ байдлаас болсон ч юм уу
Оюума удтал ганцаараа явсны эцэст 30 шагсан хойноо нутгийнхаа залуутай нэг гэрт орсон бөгөөд дараа жил нь хүүтэй болжээ. Энэ үед Нансал авгаа байнгын айц төгшүүр тавдах болж цээгүүгээ охин хөргөн хоёроос олж харамлах шахдаг болсон байна. Гэвч хязаар хүү элдв өвчин зовлон ээрэлгүй 10 нас хүрчихжээ. Харин энэ хооронд оюума дахин хүүхэд олсонгүй. Нөхөр нь хаяа нэг арх балгасан үедээ "Тана аавын талын хийсэн үйлээ бидний ганц хүүтэй болгоно. Хүүхэд божигнож байхад би уулын дортой байдаг юмсан." Гэх мэтээр үг хаях боловч эвдэ найртай амьдарцгааж байж. Гэтэл хүүн 15 хүрсэн жилээ "Ээжээ, би лам болмоор байна. Та намайг хийдэд суулгаж өгөөч" гэж гуйхалж. Энэ үгийг сонсоод оюумаач тэр нөхөрөнч тэр дургуутж сүд болсонгүй. Харин ээж нь ихэд сандарч "Ганц хүү чинь лам болно гэж зүтгээд байгаад бороо шүү. Би тхий лам болго. Нөгөө муухай ламын хараалаас олж байгаа бах" гэд байсан тул хүүгээ лам болгох гэж төвдсөнгүй. Тэгтэлж хүүн хичээл номдоо явахаас ойрхошин савл хийвэл сумын төвийн хойхон баригдсан шинэ хийдрэг үгээд байдаг болж. Ингээд арга буюу сургуулаас нь гаргаж хийдэд суулгатал сөрхийн уншлагтай лам болох шинжтэй болсон байна. 2 жил хэртээ нутгийнхаа хийдэд шавлаад байхад нь багш нь ээж автаа нуулзан хүүгээ хот руу явуулж илүү номтой ламд шав оруул гэж зөвлөсөн юм санж. Гэтэл оюумагийн нөхөр энэ цагаас хойш савл хийвэл уурсан "Миний удам судар ингээд тасарлаа. Энэ хүүхэд ламын мөр хөөх юм бол эхнэр авахгүй гэсэн үг. Танай аавын талынхны лайл анчиг" гэж загнаад амар заяа үзүүлэх байжээ. Тиймээс оюума хүүгээ янз бүрээр ятхан лам битгий бол гэж гуйсан ч хүүн тас зөрсөөр нэг л өдөр нууцаар хот руу явчихсан байж. Энэ явдал оюумагийн ээжин сэтгэлийг үнэхээр зовоожээ. Тэр өдөр шөнөгөө маань мэгзэн уншиж "Хүүгийн маань буян заяад итгэхээс сайн сайхан явуулаасаа" гэж залбирч байсан ч тун удалгүй харуулсалт мэдээ ирж энэ гэрийн 3 хүний амьдралыг орон гоор нь өөрчилсөн аж. Оюума нэг өглөө ажил дээр иртэл аимшигт мэдээ дүүнийг угтаж явсан байна. "Танай хүү хүн тутгалуулан нас барсан тул яаралтай ирнэ үү?" гэсэн цахилгаан аваад ухаан алдсан оюума хотод яаж ирснээ ч мэдсэнгүй. Тэндэн ухаантай явсаар ажил явдлыг нь гүйцээгээд нутаг буцах гэж байхад нь хүүгийнх нь багш гих лам дүүнтэй амжилан уулзаж "Бүрлээ чи насны тоо гүйцсэн гэж нууц сударт бэлдсэн байна. Та нар хүнд хорлогдлоо гэж шаналж байж мэдх юм. Гэвч энэ насан дээр хүний гарт амиа алдах тавилантай байжээ. Данааханд хийсэн хараал энэ хүүгээр чинь дуусах ёстой юм байна" гэсэн гэдэг. Нэрэж бодоод байх нь даянч ламын хараал 3 үеийг дамжаад дууссан байж. Хамгийн харамсалтай нь энэ гэрийн галголомт тэр чигээрээ тасарчээ. Таньж мэдэхгүй хүнтэй өгсөрөх, элдв янзаар хэлэх хөөх туухаас болгоомжилж байхыг энэ явдал харуулж буй юм. Төв аймгийн Лүн сумаас 60 км-т Туул голын баруун эрэгт социалист нийгмийн үеийн хуучны булшны газар бий. Өг чимээгүй хотыг эзэнтэй тэр нь толгойн үсгэн цагаан тэмээ хөдөлсөн хүн байдаг гэлцэн. Анх давга хэмээх адуучин хажуугаар нь мотоциклд давхиж явахдаа мөнөөхөн тэмээ хөдөлсөн хүнтэй таарчээ. Амар мэндэ асууж мэдэлцвэл огт дуугарсангүй яваад өгч. Маргааш нь уг сумын нэгэн айлд өвхөл хагцал тохиолдсон байв. Ихэвчлэн оройн цагаар үдшийн бүрэнхий таарах үеэр угхий үзэгдэл гарч ирдэг гэлцдэг. Нутгийн хөгшний ярьснаар 30 гаруй жилийн өмнө тэнд нэгэн хүнийг цагаан тэмээгээр зөөн нутаглуулжээ. Түүнээс хойш удалгүй нийтийн оршуулгын газар гэгдэх болсон аж. Харин анх нутаглуулсан хүний сүнс бусдыгаа аваачих элч болсон гэсэн нэр байдаг.
Төвний улмаас тарин нутгийн нас барах хүмүүс долгоон үзхэн цагаан тэмээ хөдөлсөн хүнд ажигдаж явдаг болсон гэлцэн. Уг үзэгдэл заримдаа 2-3 сараарч харагдахгүй бөгөөд хүнд үзэгдсэн даруй маргааш нь өнөөх ширлийн газарт шинэ бошны нөх угагдсан байдаг гэдэг. Харин яг тэр үзэгдэлтэй тааруул маш урд насалдаг гэсэн яриаж гарсан байна. Юутайч тэмээ хөдөлсөн хүнийг харсан олон хүн эдүгэ элэг бүтэн аж төрж суугааж. Хэрв тэр учир битүүлэг амьтны гарч явдаг замыг дагалжих бол манай энэ хаваас хүн өгөхө болно гэсэн яриа хэдэн жилийн өмнөөс гарав. Үүнээс болоод хотоос 2-3 лүүжинч лам залж маш нууцаар өнөөх хөдөөлүүлэх газрын ойролцоо байрлуулжээ. Тэдэглээд бүдэн сар хэртэй хүлээсэн боловч өнөөх нь гарч ирсэнгүй. Хүнж өгсөнгүй. Харин тэднийг хот руу буцсны дараахан гарч ирээд нэг хүнийг авч оджээ. Яг энэ үеэр ир гарсан ломб гэгч хөгшин насны дороотолд орж өдөр хоногоо хүлээж байлаа. Өнөө үзэгдэл гарч ирж магадгүй болсон тул хот руу яаралтай хэлэлгээжээ. Удалгүй хотоос лам нар морилж ирсэн байна. Ингээд л бошны газрын ойролцоо майхан саваа зоогоод яг хүлээгээд суучгач. 3 дахь хоногийн орой бүрээ тасарч байх үед мөнөөхөн тэмээ хөдөлсөн хүн гараад иржээ. Зооч нар ганлангаан үлэн лүүжин бууж эхэлсэн байна. Гэнэт өнөөх хүн тэмээн дээрээ мордоод тэдний хажуугаар өмнө зүгийг чиглэн тав гаргаж бодгон тэр. Шүнжин лүүжин давсны эцэст лам нараа "За одоо энэ хавийн бог зэтгэр арилсан" хэмээн дайлуулж хүндлүүлж байтал хотоос цагилгаан ирсэн байна. Энэ удаа ирсэн гол ламын ар гэрт хүн нас нүгдсэн. Онц ноцтой харгис аллагын хэрэг гарсан зураг гарчээ. Лам нар ч яарын сандран хот руугаа буцаж хүмүүс гайхан үлджээ. Түүнээс хойш 4 дахь орой дараалан тэмээ унсан хээ үзэгдэл өмнө зүг рүү жунжуулан гарах нь үзэгдлээ. Одолгүй мөнөөх ламын садангийн шарлыг Улаанбаатараас зөөж авчрах ажил гарав. Хэрвээ тэхгүй бол араасаа даллагтай гэсэн төлөг өгөөжээ. Ер нь бошны газрын элчин чөтгөр шулмаас огт өөр төрөл зүйлийн амьтан тул лүүжин тавьж болдоггүй номтой юм санж. Ер нь хөдөөлүүлэх газар анх тавьсан хүний сүнс хувиран босч ээлж болдог учиртай аж. Харин хий үзэгдэл гүйдэл буг зэрэг нь өнөөх газраа л тодорхой хугацааны дотор эргэлдэн орших буюу заримдаа шар шувууны гэрэл тусах газар сэлг үүсдэг байна. Уг явдлын дараа мөнөөхөн өдрөө хүлээж хөвдсөн ломбөвгний бие ларшин идгэж хөл дээрээ босноор барахгүй эдүгэ 103 нас сүүдэр зооглон сэрүүн тунх яваа гэлцэн. Ийм нэг эзэнтэй оршуулгын газрын болсон явдал бидний хээ үзэгдлүүдийн зөглүүлэгд сонин хөндөв болгоно энэ. Одоо хэрн хүн төрөл арилжхийн өмнө мөнөөхөн тэмээ хөдөлсөн хүн тэр хаваар үзэгдэх хэвээрээ гин. Лодон жолбаа гэвш нэгэн аимшигтай засал хийлэх заллагыг 2 гардан авчээ. Бараг л нэрлэгсэнтэй авсан гэхэд элсдэхгүй л болов. Дэрбэр ном гүрэм айлдаж тарин уншлаг уншснаар төрөвчин дүнтийн хэрээр нилээн лаазан болсон аж. Нойр нь хурч эвшээлгэн хайрдагч юм бэлүү гэж сууж байтал гаднаас нилээд бэлэгж хувцалсан эрэм 2 алд цэнхэр хатган дээр мөнгөн аяхтай сүм мэлтэлцүүлэн барьсаар бэр гуйх ёслолууга сүртэй наргагүй ороод ирсэн байна. Хатган дээр тавьсан тунд гарын мөнгөн аяхтай сүүний доор 500 еврогийн дэвсгэрт ногоорон шаргалтаад л. Ахархан хугацаанд лодон жалбаагийн тарих тооны машинаас хурдан ажиллаж 1 евро өчигдөрхөн 3600 төгрөгийн ханштай байсан. Тэгэхээр энэ чинь сая 800 төгрөг гэсэн үг. Дээр нь мөнгөн аяга хадаг энтрийг оруулвал 2 сая 200 төгрөг өөрөөгүйгээд ороод ирлээ. Химэн золтой л инээч гисэнгүй. 2-7 хоногийн өмнө хандлт муутай нэгэн сайдын эзэн Болдбаатар гих залуутай
аригтж хонохдоо тэрбээр өөрийгөө чөтгөр дарагч лодон жалбаа гэвш. Улааны шашинд тэргүүлж ба хараалж ятаг хариулдаг лам гэх мэтээр шалгуудлаа ярилцлага өгсөний хэрэг гарч ирхэн тэр. Үнэхээр зах зээлийн робосхаа үед ямар ч ажил мэргэжилд стратеги менежмент гэдэг зүйл асар хэрэгтэй гэдэг нь энэ байжээ. Тэрбээр за яах гэж явна. Бэж өөрлөг заллага ихтэй яваад химэн хөмсөг зангидан хоолойгоо унзад лам шиг хөнгөнүүлэхийг хичээв. Эхнэр нөхөр хоёрын хэрэг зөргийг сонссон лам сүү хадаг мөн 3-ыг тим яаруу 2 гардан авч сүүг нь бараг үүж 500 еврогийн дэвсгэртийг нь өвөртөлж орхисондоо баггүй ичжээ. Гэвч амаа барихад хожимдсан байлаа. Эхнэр нөхөр хоёрын амьдарч байгаа байранд нэгэн өгсөн хүний сүнс шүглжгээд амар заяаг нь огт үзүүлэхгүй байгааг нь. Тэд хэд буугаадхан гэртээ урьж авчирсан ч нөгөөдүүл нь харин өөрсдөө өгтлээ хайгаад гэрээс нь гараад зүгтаажчихсан аж. Мөн 10 орчим томоохон үзмэрч лам дээр утсан боловч цаадуул нь өгсөн хүний сүнсийг шүглсэн газраас нь хөөх ажлаас шууд л цааргалан татгалцсан хариу өгчээ. Ингээд арга барагдан гар утсаа огож байтал чөтгөр дарагч лодон жалбаа хувилгаан гэсэн профайл хаягийг фэйсбүүкийн пэйж хуудаснаас олж уншсан энэ бүлгөө. Лодон жалбаа ичих нэрлэхийн завсраар халзан толгоогоо илбэн "За багш нэг очоод үзье дээ" гэд хэлчихсэн сууж байв. Хэдэн хормын дараа аимшиг засал хийлэхээр ирсэн эрэм хоёрын лаакен хар Range Rover Jeep-энд чөтгөр дарагч лам суугаад ад зэтгэр чүгэлсэн тансаг хаус руу хурдлан давхжээ. Тансаг хаус руу яваад ормогц дээд давхарт хэн нэгэн эмэгтэй хүний аимшиг тайгаар чарлах дуу гарах нь ламтанд тодхон сонсогджээ. Ламтан засал ном хийх гэж байхад жимээ шууган битгий гаргаад бай. Дээр давхарт байгаа хүнийг унтаж ямар гэж хэлэхтэн. Гэвэл нөхөр нь "Манайд та бид гураас өөр хинж байхгүй" хэмээн гайхан хариулжээ. Миний үед лодон жалбаа ламын өөртөө итгэх бардам итгэл бие авч явдаг амгалан дөрхөн ор мөргүү зам хрен сарниж зөвхөн ном судартай найдах сохор итгэл нь л үлдсэн байна. Ламтан цадсан ширээний ард идэ будаа таалсан шиг сэтгэлээ төвшдөг санаатай ном тарин уншиж суутал гинэт дээд давхрын шатан дээр сексисэн үстэй эрен даашинцтэй хүүхэн хийлэгнэн улаан үдээр өөрлөөнө муухай харин зогсож байгаа нь харагдав. Лодон жалбаад л өнөө хүүхэн харагдаж байгаа болохоос бус өөр хүнд ч харагдахгүй байгаа нь андшгүй байлаа. Жишээ нь гэрийн эзэгтэй 2 давхар руу гарч тэрхүү сэгсгэр хүүхний хажуугаар даллагын ууд саваа барьсаар зөрөгтөө огт тоосон шинжгүй. Нөхринч хийсэн сэгсгэр үстэй хүүхнийг тайрч унгаад аршаан цацх нь гэрч шүглсэн ад зэтгэрийг харахгүй байгаа нь ээлт. Харин энэ үед мөнөөх эрээн даашинз сэгсгэр үстэй хүүхэн шатан дээр 2 гараа дээш нь өргөн хөлөө дэвслэн муухай хорилж гинт энэ чиглэлхэн дэр. Хэрвээ гэрийн эзэд тэр сэгсгэр хүүхнийг харж байгаа бол гэрт нь лам хүн ном айлтгаар ирчихсэн байхад бэтгий дуужимээ гаргаад байх хэмээн үгүй ядахтаа л ганц үг хэлэх нь ойлгомжтой. Тиймээс гэрийн эздэд тэрхүү сэгсгэр үст хүүхний талаар хэлээд ямар ч нэмэргүй байлаа. Ламч хонх дамраа дуугарган нүдэ анаадж үдийн ном уншиж лүүжин тавьж эхлэв. Хаяа нэг ансан үдэ нээж харахад мөнөөх сэгсгэр хүүхэн аимшигтай чангаар хорлон шатан дээр элдэв эвгүй хөдөлгөөн гаргана. Бүр сүулдэ хонх дамрын дуугар чимээг даган даашинц майг дотор хувцаа тайлаг шидчихсэн өөрлөө хараад хэв нэг нээж байсан гин. Лодон жалбаа ламч өнөө өксөг сүдрийг харахгүй хичээн номоо чанга унших авч өөрийн мэдээлгүй өрөөс нүдэ нээжв. Сүүлдээ өнөөмөө ад зэтгэрийн царайтай хүүхэн зүүн хөлөө шатны бариул дээр догчхоод бөгсөө шидлэн бие элен таалж элдв хөдөлгөөн үлдэн дохуурхаж эхэлжээ. Лодон жалбаа хонх дамраа улам бүр чангаар хангинуулан дуугаргаж
Хоолоогоо засан дууга чангалахын цацуу дунд чөмөгний ясаар хийсэн ганилан үлээхэд гин дараас нь зүүн мөрөн дээр нь хэн нэгэн хүний хүнд ширүүн гар тас хийтэл тавих энэ. Ламтан зочин намаа таслаад долгоогоо эргүүлэн харвал цуусан улаануудтэй сэгсээсэн үстэй ар зайсан шар шүдтэй хүүхэн хилээ гарган шоолсноо түүнийг хүзүүдэн авч тэврээд уруул дээр нь шуналтай гихч оцон үнсж орхисон байна. Тэрхүү ад зэтгэрт үнсүүлсэн лам залуу муухай чарлан угсхийн босгод хайж ширвэдсэн гэрийн эзэд "Та яасан бэ? Зүгээр үү?" хэмээн хоёр талаас нь зураад авчээ. Гэвч лодон жалбааг тогтоох хүч тэдэнд байсангүй. Хайж ширвэдсэндээ мань лам тэднээс хэд дахин илүү тэнхээтэй болчихсон. "Дутаараа дүүрээс угаа. Дутаараа дүүрээс угаа. Ямар муухай үдчүү царайтай амтан бэ. Хурдан явах минь." хэмээн чангаар орилж гарав. Тэр байр хонх дамар ном судраа орхин хар хичээрийг гарч цугтаасан байна. Өнөөх чөтгөр шүглсэн хаустай айлынх 61 гармын хойно байдаг гэж. Дус суурингийн хүмүүс ажил албаа зохицуулж хаад амархаар явж байтал орхимжоо намруулсан нэгэн лам муухай ойрлон засмал зам дагаад гүйж байхдаа таарчээ. Удалгүй тэр байр орхимж дээлээ шидээд дараа нь Монгол гудлаа авч чулуудан дотоож дан цамцтай хараалгаж явахыг харсан хүмүүс машин тэргэндээ сууж араас нь дагав. Лодон жалбаа гэвш хэсэг гүйж угаад додуурамд цамцаа тайлжгаад чармааш алдан амтэн ам авраарай намайг алхна хэмээн муухай хашгиран гүйж байсан гэдэг. 61 гармын цагт хамаг юм гаргачихсан ламыг гүйцэж бариад тэр өдрөө хотод авчирв. Машин дотор төвний хөл гарыг гавлахгүй бол нүдэн эргэлцсэн ламтан юу жижигж мэдхээр байжээ. Тэгээд шархат буюу Сэмүтийн хурцын 1-р тасагт 2 сар гаруй хэвдсэн лодон жалбаа эмнэлгээс гараад орс хараггүй алга болжээ. Зарим хүмүүс лодон жалбаа гэвш богж өтгөр болсон хаяа дуу гандан хаваар үзэгддэг хэмээн батлаад бай. Харин жөтгөртэй хавсан эзэд өнөө хүртэл өнөөх жөтгөрийг дарж чадаагүй л яваа гин.